Хаан улс дүүргийн 18 дугаар хороонд байрлах Хүннүү 2222 хотхны цахилгаан шат унаж оршин суугчид эрсдэлт нөхцөлтэй тулгарчээ. Хэдийгээр хүний эрүүл мэнд хохироогүйч эрүүл аюулгүй орчин амьдрах эрхийг ноцтой зөрчсөн байна. Тухайн орон сууцнд өдөр бүр 3-аас 4 удаа цахилгаан эрчим хүч тасардаг болсон. Хэдийгээр цахилгаан баригч нөөцт генератортай тул эрчим хүч тасарсан үед цахилгаан шат хэвийн ажилдагч яг ингэж ажиллаж байхад цахилгаан ирснээр эрсдэл үүсжээ. Үзэгчдийн НТV-ийн сурвалжлах баг Хүннүү 22 тунаас мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр яг одоо бол тус байранд бол цахилгаан тасарчихсан юм нөхцөл байдалтай. За өчигдрийн тухайд бол мөн адил за яг 19 цагийн орчимд бол цахилгаан тасарчихсан байсан. За яг тэр үеэр бол 8 настай хүү 19 давхурт байдаг гэрлүүгээ гарахын тулд бол лифтэнд суусан байгаа. За тухайн үед бол лифт генераторын тусламжтай бол хэвийн ажиллаж байсан. За хүүтэй хамт бол 3 наснд хүрсэн иргэн дахиад одоо нэг хүүхэд гээд нийт 5 лифтэнд суусан. За ингээд дээшлэх явцад гинт одоо тог ирж тогны хэлбэлцэл үүссэн учраас за 9 давхурт бол гацаад за ингээд доошоогоо нэг давхар руу буусан ийм нөхцөл байдал үүссэн байнамаа. Амар хүчтэй буугаагуулах л та тодорхой хэмжээгээр ингээ буугаад доороо ингээ дөргөлтөөгөө зогссон байгаа байхгүй. Гэхдээ нөгөө хүүхэд маань ингээ явж байхдаа өмд нь гадуур өмд нь дотор хичээлийнхаа өмдтэйг ингээ одоо шавтрах хэмжээний дөргөлт өгсөн байгаа байхгүй юу. Тэгээ өөрөө бол тэрийг ингээд миний өмд шавтраад гэд энийгээд ярьж байгаа боловч тэр чин цаана нэлээд дөргөлт орсон л байгаа юм л да. Тэр чин нөгөө хэдхэн секундын дотор болоод өнгөрчихөж байгаа учраас нөгөө айж сандрах ийм нөхцөл ингээ паникнд ороод дууссан байгаа байхгүй юу. Түүнээс ч нөгөө айх тийм нөхцөл боломж удаан хугацаанд үргэлжлэх учраас мдээгүй. Хэрвээ ингээд гацаад үлдсэн байлаа гэж бодоход өнөөдөр бид нэр ингээ хүүхдтэй утас бариулдаггүй тэгээ ингээд энд байгаа утасны дугаар дотроо байсан ч гэсэн хүүхэд залгаж чадахгүй, хин нэгэнтэй холбогдож чадахгүй, айгаал уйлал орилгоос өөр юм хийж чадахгүй гэсэн үг байхгүй юу. Тийм манай 13 давхар байхгүй юу. Тэгээ эн чинь ерөөсөө амар дарамттай. Тэг өчтөр бас нөгөө нэг лифт хийсэн давхраас унсан гэдсэн шүү дээ. Тэгээ одоо бүр хүүхдүүдээ хүртэл гаргахаас бүр санаа зовоод байна. Сургуулийн хүүхдүүд хичээл тарах цагаар л ийм болчоод ямарсан энэ хүүхдээ тосол бууж авах тосч авах гал ингээл. Зэнмэт иргэд амьдарч байгаа орчиндөө ч эрүүл мэндээр хохирох эрсдэлтэй нөхцөлд хүрээд байна. За харин салбарын сайдын асуудал дараах барьсартай байна. Тусдаа генератор тавих хэрэгтэй. Тийм биз? Генератор тавиагүй тэр орон сууцны компани бүх бурууг ёо эрчим хүчний салбар руу одоо чихээд байна. Ер нь яг ТЭЦ 3 4 дээр одоо ер нь одоо ийм хязгаарлалт үед ч гэсэн бусад шалтгаанаар дог тасрахыг үгүйсэхгүй шүү дээ. Тийм үед энэ орон сууц ашиглалтанд оруулж байгаа компаниуд бид тэр хүмүүсийн өмнөөс эрчим хүчний салбар өгөхлөөрэ бүх төрлийн хариуцлагыг хүлээнэ гэдэг чинь бас зүг асуудал байна. За хэрвээ муугар утгад хүний эрүүл мэнд хохирсон тохиолдолд иргэний хохирлыг хэн барагдуулж яаж хамгаалах нь тодорхойгүй байгаамаа. За иймээс иргэд та бүхэн эрчим хүчний хязгаарлалтай энүүд цахилгаан шатаар зорчихдоо өөрийн болон үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахад анхаарах нь чухал байна.